Сайн уу манайхан? Дараагийн бичлэгээр уулзж байгаадаа баяртай байна. Бичлэгийн чанар болон дуу оруулалтыг сайжруулахын тулд та бүхэнд ямар нэгэн шүүмж, санал хүсэлт байвал доорх комент хэсэгт сэтгэлээ үлдээгээрэй. За ингээд бичлэгтээ орцгоё. Эзэнт хүрний айрмын удирдах газар. Бид тэр мангасыг яаж зогсоох ёстой юм бэ? Бүгд зүгтаарай гэж Хуарангийн гадна сэргүүд үүмэн самуун давтан бүгд зүгтаж айцтай автан Хуаранд байсан удирдагчид нь сандралтанд чичрэндэн зогсох ба тентхийн удирдагч манай талын зочин юу хийгээд байгаа юм бэ? Эрхэм хүн бармут тайвширнэ уу гэж хэлэхдээ зэрэгцэн Хуарангийн хөшгийг яран гаднаас Юсон орж ирдэг. Юсон оллоо. Тоглоомд ялах арга. Ганцхан нэгээр хязгаарлагдахгүй гэж элдээ суглах үед эн чин тоглогч байна. Бурхад биднийг орхичихоо юу гэж хэлэхэд нь Юсон урагш давших үед бид гүн бармуудыг хамгаалах ёстой гэд үгээ дуусгаж амжаагүй байхад Юсон элднийхин аавраг ашиглан Хуаранд байсан эзэнт хүрний удирдагчдыг ганцхан дайралтаар цавчдаг. Юсон элдээ буулгах үед орчин бүхэлдээ хар цагаан өнгөөр будагдан гаднаас элдний мастер чи гэж сандран гүйн ирэх ба Юсон чи офицерын хувцас тайлаад цэргүүдийн дунд нуугдах ёстой байсан юм. Эзэнт хүрний давшилтыг зогсоох нь л миний хийх ёстой юм гэдгийг мэдээгүй юм уу гэж хэлэх ба Юсон түрүүн элдний мастертай тулалдаж байсан тулаанаа зогсон өөр тийшээ асар урдтай давшиж байсан шалтгаан нь Хуаранд очиод удирдагчдыг нь устгах юм бол энэ тоглоомд ялах юм байна. Элдний мастертай цаашид үргэлжлүүлэн дуулах шаардлагагүй байна гэдгээ ойлгосон учраас тулаанаа зогсон Хуаран руу байдаг хурдаараа давшсан байдаг. Юсоны даалгавар нь эзэнт хүрний дайралтыг зогсоох байсан шүү дээ. Тийм учраас удирдагчид нь өхөж дайралтанд зогсоох тэр мөчөд бүх зүйл хар цагаан өнгөөр солигдсон шалтгаан нь тоглолт аль хэдийн дууссан учраас энэ ертөнцид өрнөж байгаа үйл явдлынх нь цаг хугацаа зогссон болохоор хар цагаан өнгөөр солигдсон байна. Элдний мастер шүдээ зун энэ мөн Гурьёгийн новш гэж хэлэн уурлан урагшаа давших үед систем та Баласын бүслэлтийг давлаа. Гэхдээ зэрэгцэн элдний мастрын элд Юсоны урд очин зогсдог. Систем тэвийн он тооллын тэг он Балас зохицолбор шилтгэний бүслэлтийн үеэр гүн бармуудыг оролцуулаад Кавалисын эзэнт хүрний командлагчид нэр нүүр нь үл мэдэгдэх алуурчны гарт үрэгдэж удирдагчаа алдсан эзэнт хүрний айрам төлөвлөгөөгөө зогсоож ухрахаар шийдвэрлэв гэж хэлэх үед элдний мастрын элд болон зэвсэгнүүд сарнин алга болдог. Учир нь аль хэдийн тоглоом зогсоод цаг хугацаа зогсчихсон байгаа энэ үед тоглогчид нэг нэгэн рүүгээ дайрж нэгнийгээ гэмтэж болохгүй учраас элдний мастрын зэвсгүүд сарнин алга болж эхэлдэг. Систем та дайны цамхгийг амжилттай дайлаар мордлоо гэх бичгийг уншин Юсон жуумалзан инээн зогсох ба наадталд нь элдний мастерт та цамхгийг дайлаар мордох даалгаварт бүтлгүүтлээ гэх бичиг гарч ирнэ. Зогсох ба Юсонд та шагнал болгож дайсан тоглогчд байгаа нэг ур чадварын картыг авч болно. Туйлын сэлэм, ховор ангилал, гангийн бүжиг ховор ангилал, сэлэм удирдах баатрын ангилал. Юсон энэ бүгдийг надад өгөх нь үнэхээр сайхан хэрэг байна шүү. Баярлаа. Элдний мастер хүүгийн гөлөг би чамайг ална. Би чамайг заавал ална да гэж элдний мастер уурлан зогсох ба Юсон чи ийм их хүсэл тэмүүлэлтэй байгаа юм чинь энэ сайхан бэлгэнүүдээс чинь татгалзуул бүдүүлэг хэрэг болох байх та гэж хэлэн Юсон гурван чадварын нэгийг сонгов. Сонголт сонгогдлоо. Та өөрийн сонгосон ур чадварыг авлаа. Сэлэм удирдах, зэрэглэл баатар, шинж чанар төмөр. Чадвар өөрийн бодол санаагаа урсгаж сэлмийг чөлөөтэй удирдах боломж олгоно. Ур чадварыг тоноглох. Та гангийн хамтын ажиллагааг авлаа. Тоноглосон төмөр шин чанарын ур чадварын картнуудын үйлчлэл хүчирхэгжлээ. Элдний мастер үүнийг бүх юмны төгсгөл гэж бүү бод ойлгосноо Кан Юсон гэж уурлан системийн зүгээс гаргасан тунгалаг хаалтыг нүдэн уурлан зогсох ба Юсон усан сэлэм удирдах ур чадварын картаа гартаа барин инээмсэглэн зогсов. 2 дугаар улирал. Баатруудын хаан. Таны дүрс зураг. Мянган нүрт, мянган авьяас тхүү. Чи баатар болмоор байна уу?
Энэ үед би үргэлж тэр өдрийг зүүдэлдэг. Тэгээд тэрл сонголтоо дахин хийдэг. Чи баатруудын баатар болох болно. Гэхдээ чиний бүх амьдралын туршид хэн ч чамайг ойлгохгүй. Мөн тэдний доог дох уу, элэг доог болох болно. Үүнээс илүү хөгжилтэй тоглоом өөр хаанаас олдох вэ? Гэж хэлэх үед Юсон багийг зүүх ба би үүнийг тоолошгүй олон удаа давтлаа. Алиалагчдын ахлах Кан Юсонтой тоглогчийн гэрээ байгууллаа. Юсон цочин сэрх үед утсан дуугарч байх ба аваагүй дуудлага 4. Хөөе, Юсон, чиний дотор байгааг чинь мэдэж байна. Одоохон үүдэ 8 новш минь. Зүүд минь яагаад ийм ширүүн байсныг одоо л ойлголоо. Өглөө эрт юу болов вэ? Ерөнхий менежер шиг ийм даруухан хүн яаж яваад ийм сүрлэг газар ирэвэ? Энэ зэг минь хараач ээ. Жохон нэр хүндтэй болоод ихэлсэн чинь бүр биеэ тоочихжээ. Пактэй шиг олонд мастер пак гэдгээрэн алдаршсан. Алуурчдын ахлагтай гэрээ байгуулсан шилдэг 30-д багтдаг тоглогч бөгөөд тоглогчийн ховч нь үхлийн хилд гэдгээрээ илүүтэй танигдсан. Тэрнтэй зэрэгцэн тэр бол хөх ордонд шууд харьяалагддаг үндэсний тагнуулын газрын ерөнхий менежер юм. Судсан харагдаж байна. Эхний өдөр бас л нилээдгүй л дүү. Надад зав байна гэж бодоо юу. Улирлын эхний өдрөөс л дэлхийн бүх дайнд дүрхрэгч новшнууд тоглогчдыг фронт руу илгээж суйрлын санаатыг хамтдаа бүтээж байна. Бурхан минь, өнөөдөр ч бас дэлхийн их тайвны төлөө их зүтгэж байна да. Гэхдээ яагаад утсаа авахгүй байсан юм? Унтаж байлаа. Нар хэдийнэ дээр хөөрчихсөн байхад үү? Шиний амьдрал чинь хэр зэрэг замбраагүй болчихов гэж бүдэрч унах ба. Моновш. Галзуу хүн шиг Баатар хааны түүхтэй цамц зарж явахын хооронд амьдралаа нэг эргэцүүлж хараад энэ нэг хог новшноос салаач. Ичмэр намайг тэр очор дуудгаа болооч. За, амьдралын хэв маягийг чинь харахад чи үнэхээр л харанхуй хүн юм шиг харагдаж байна. Ийм их мөнгө олцоход ч одоо хүртэл өдрийн 3 хоолоо орон нутгийн хятад хоолны газараас идэж байгаа юм уу? Манай хотын хятад хоолны газарт юу нь олохгүй байгаа юм? Үхрийн махтай жампуун гайхалтай амттай штэ. Эм үү? Тэгвэл тэр гайхалтай амттай үхрийн махтай жампууныг чинь би ч бас амталж үзье. 2% гадаа жампуун. Дээр нэг каулын арх. Энэ нэртэй холбоотой миний түүх дэлхий тоглоом болохоос өмнөх үеэс ихтэй. Урагшаа хар, энэ бол фронтын тулаан. Тасал Кан Юсон 15 настай. Одоо бүх юм дууссан. Зүгээр л битгий үхээрээ. Чи үүнд яаж ялваа? Кан Юсоноос хүлээж байснаар минь түүний чаддгүй тоглоом гэж юу нь байна уу? Пактэй шиг PC тоглоомын газрын менежер. Энэ хүү бол тоглоомын гоц авьяастан. Хөөе Юсон, чи мэрэгжлийн тоглогч болох хэрэгтэй. Юу? Тэр үед би зүгээр л зугаацах гэж тоглоом тоглодог байсан. Гэвч аваг ах маань эцэг эхийг минь ятгаж намайг халамжлахаар сайн дураараа зөвшөөрч миний авьяас чадварыг хурцлж өгсөн юм. Нэгэн өдөр 18 нас хүрээд мэрэгжлийн давтсанд албан ёсоор гарахаа хүлээж байхдаа систем 1-р улирал амгалан цагийн төгсгөл шинэ улирал удахгүй эхэлнэ. Асар олон мангасууд орж ирэн замбраагүй байдал хаасайгүй үүсэх ба мангасууд хүмүүсийг хідэн бидний анх удаа нүүр тулсан 1-р улирлын цамхгийн хэвдрэл тохиолдов. Юусан балкон дээрээ булан шахагдан айд сандарсан байдалтай харагдах ба түүний нүднээс цөхрөл ажиглагдж байв. Балконоор нь аимшигтай мангас Юусон руу дайран гарч ирэх үед ах нь гарч ирэн Юусоныг хамгаалан тулалдаж мангасыг алхад Юусон, чи зүгээр үү? Юусон. Ээж. Аава. Ээж. Юусоны аав ээж өгсөн байх ба Юусон нулимстайгаа бутгалдан тэр өдөр би эцэг эхээ хоёуланг нь алдсан. Тэгээд өөрийн цорын ганц баатар болсон юм. Юусон, тэгэхээр та өнөөдөр ямар хэрэгээр ирэв? Тэшиг. Өнөөдөр би холбооноос олж ирлээ. Гэж хэлэхэд Юусон асар их сандран гайхдаг. Юу болов? Тэд намайг ашиглахыг хүссэн хэвээрээ юу? Солонгосын тоглогчдын холбоо.
Солонгосын тоглогчдын холбоо бол энэ улсын тоглогчдын холбоо. Мөн тус улсын цорын ганц бүлгэм. Тоглогчдыг удирддаг бүхнийг чадагч байгууллага. Холбооноос өнгөрсөн улиралд байгуулсан тоглогчдын академиг мэднэ үстэй. Боолын үйлдвэр үү? Тийм ээ, тэр. Сонсоход тэд 7 хоногийн дараа анхны төгсөлтийн шалгалтаа хийх гэж байгаа гэсэн. Тэд чамайг эрхийг хүсэж байна. Чи явахгүй, тийм биз дээ? Үер ах нь нарын албыг нь даагаад мессеж өчөж байгаа. Хэрвээ тэр академид хүрэлцэн ирвэл бид их баярлах болно. Хүндэт холбооныхон минь Баатархааны хэлснээс үзвэл тэр дэндүү завгүй байна гэж бичиж байх ба. Би чиний өмнөөс тэднийг зайлгээд хэлчихье. Зүгээр л дуулгаж байгаа юм аа. Чамд үн санаа зовх шаардлага байхгүй. Би очино. Юу? Тэр очино. Энэ улсын ирээдүйн ачааг үүрэх шин тоглогчдыг нэг харахад гэмгүй байх. Ямар нэгэн нөхцөл байгаа юу? Тэдэнд төгсөлтийн шалгалтын тавыг маргааш өглөөний 5 цаг болгож өөрчлөхийг хэл. Өглөөний 4 цаг 55 минут. Тоглогчдын академийн төгсөлтийн шалгалт. Маш олон тоглогчид даалгавар биелүүлэн тулалдаж байх ба. Гадаа байгаа тэр хүн Баатархан мөн биз дээ. Түүнийг биднийг шүүн гэж сонссон. Тэнцхийн тулд заавал ялах шаардлагагүй гэжтэй. Юу гэсэн үг вэ? Ямар ч байсан бид бүгд төгсөх нь тодорхой шүү дээ. Юутайч 5 цаг гинэ. Тэр нэлийн том гаруулалтай. Өөрийгөө хингэж бодоо. Юусан хан налан уйдсан янзтай тэднийг ажиглах ба. Та юу гэж бодож байна? Системчилсан сургалтын хөтөлбөрөөр бэлтгэгдсэн манай академийн оюутнууд гэд үгээ дуусгаагүй байтал юусан анхнаасаа тэднийг чирж явсан байна шүү дээ. Тийм үү? Манай оюутнуудын бахархал олсон эхний үеийн оюутнуудыг шүүж өгнө. Ли Сонхо, Солонгосын тоглогчдын холбооны ерөнхийлөгч. Нөхцлүүд өмнө миний хэлсэнтэй адил байх болно. Юусан хуцаа солин талбар руу гарах ба би эднэр эдний хүчийг шалгаж байна. Тиймээс тэдний төгсөлтийн эцсийн шийдвэр бас надаас хамаарна. Ойлголоо. Тэгвэл төгсөлтийн шалгалтыг эхэлцгээе. Тэр зүгээр л дураараа авирлаж байх шүү дээ. Гэхдээ бүх юм миний төлөвлөгөөний дагуу байх болно. Улирлын ихэнх үе болж байгаа ч оюутнууд харин ч чадварлаг байна. Хэдий Баатархан байсан ч гэсэн тэр хүссэн бүхнийг хийж чадахгүй. Гэж хэлээд удаагүй байхад нь ерөнхийлөгчийн царай хувхай цайсан байх ба. Хэрхэн ийм зүйл болдог байна? Унлаа. Одоо гар. Чийч бас гар. Гэд юусон маш харгасаар шалгуулагчдыг бүгдийг нь унгаж байдаг. Одоо чи ганцаараа үлдлээ. Би бас унчихсан бололтой. Үгүй. Чи тэнцсэн. Юуны учир? Учир нь чи азтай байсан. Чи 12 хүүхдээс хамгийн азтай нь байж эцсийн ганц нь үлдсэн. Үүнийг санаж байгаарай. Тоглогч хүнд аз бол бүх юм. Одоодоо ингэж боллоо. Камеруудаа унтраагаар. Камерууд төгсөж байгаад баяр хүргэе. Энэ ямар учиртай юм бэ? Кан Юусон шүүл төссөн болохоос гэд үгээ дуусгаж амжаагүй байтал Юусон намайг мэдэхгүй гэж бодоо юу? Та юу хийх гэж уралдаад байгаа юм? Юу гэсэн бэ? Энд оюутнууд бүгд холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн гэр бүлийнхэн эсвэл харьяа хамааралтай хүмүүс байгаа үсттэй. Тэдний ахиц дэвшлиг шалгаж өгдөл цуглуулах гэж намайг дуудсан байх. Та өөрийн байр сууриаж хамгаалж чадахгүй тэр тэнэг ранкруудыг аваад түүнэрч барахгүй тэдэнд тохироогүй суудлуудыг нь өгөх гээв. Тэгээд тэднийг анч нохоо шиг ашиглах гэж юу? Эхний жилээсээ ийм байдаг байж. Та нар үнэхээр ялзарч чаж. Шиний тэр бие туусан байдал чам шиг хуваа хичээсэн хүн юу мэддэг юм? Энэ бүдүүлэг амтан чинь хүмүүс чамайг Баатархан гэж дууддаг болохоор өөрийгөө үнэхээр Баатар гэж бодоо юу? Би чамд сургамж өгөх болон жаал минь. Тоглогч бол зөвхөн улсын зэвсэг. Бусад улс орнууд өөр байдаг гэж бодоо юу? Бүгд л адилхан. Бид зөвхөн улс орныхон төлөө чадах зүйлээ хийж байна. Энэ өөрчлөгдөж байгаа дэлхийд бидэнд хэрэгтэй зүйл бол айны Баатар. Баатархан минь. Чи ч бас манай улсын нөхцөл байдлыг ойлгож хамтран ажиллах хэрэгтэй. Энэ л миний чамаас үсэх зүйл. Түүний тоглогчдод хүсдэг ганц зүйл нь тань гэж. Тийм үү. Энэ тэнгүүд юу ч ойлгохгүй байна. Нөхцөл байдал өөрчлөгдөх ёстой гэдгийг тэд ойлгох ёстой. Гэхдээ зөвхөн бүгд дууссаны дараа
Энэ бол улсын хүсэл зориг гээд үгээ дуусгаж амжаагүй ятал. Ерөнхийлөгч үү, яаралтай асуудал гарлаа. Юу болов? Ерөнхийлөгчийн царай бараан байж боломгүй юм. Үгүй. Тоглогчдын актем нээгдэж жил болоод л хаагдах нэ. Гарчиг. Тоглогчдын актем зөвхөн танил талын хүүхдүүдийн газар. Тэд энэ бичлэгийг хаанаас олсон юм болов? Үндэсний тагнуулын байгууллагын хилцээний дарга намайг дэмжиж байгааг мартаа юу? Тоглогчид бол зөвхөн дайны зэвсэг гэж Солонгосын тоглогчдын холбоогийн ерөнхийлөгч Шоки мэдэгдэл хийв. Актемийн зочирдон мэдэгдэл дэлхийд даяар хурдтай тархаж байна. Дэлгэрэнгүй үзэх. Шилдэг сэтгэл. Тоглогчдын актемийн бичлэг үнэхээр шок болж байна. Би мэдэж байсан юм. Лол. Энэ шин тоглогчид одоо актемээс 100% зайлсхийх болно. Тийшээ хэн явах юм бэ? Актемч дүүрчтэй. Кан Юсон. Та Харанхуй Хөлөг-Баатар гэдэг нэр томьёог сонсож байсан уу? Систем. Өдөөн хатах чадвар эрүүл бусаар өслөө. Алиалагч хаан гэрээт эзний үйлдэлд баярлаж байна. Түүнд бэлгийн харьцаг бэлгэллээ. Бэлэг. Юсон холбооноос гарч явах ба баярлаа хаа. Гэхдээ үндэсний тагнуулын байгууллага ийм аргаар холбоог байгаа болох нь зөв гэж үү? Та шийтгэл хүлээхгүй юу? Зүгээр дээ, засгийн газарч бас тэдэнд дуургүй. Юутайч засгийн газар болон холбоо хоорондоо үргэлж маргалдаж байдаг. Тэр ч сайн хэрэг байна шүү. Эрснийхээ хэргийг гаргаж намайг цамхаг хүртэл дөхүүлээд өгөхгүй юу? Цамхаг уу? Хаана? 5 дугаар төвшний цамхаг. Цайвар цүлийн цамхаг, зэрэглэл 5. Хамгаалах даалгавар цүлийн халуун ба хүйтэн аялал таныг хүлээж байна. Нэвтрэх тоглогчдын доо тал нь 1, дээд тал нь 4. Дэлгүүр байхгүй. Дайралтын зорилго жингийн тэргийг хамгаалж барааг аюулгүй тээвэрлэх. Ахна. Өөрийгөө хэд их битгий хүчлээрээ. Юусан. Би зүгээр дээ, баяртай. Систем. Хэрэглэгчийг цүлийн ОСС-ийн хуурмаг лагерь руу тээвэрлэж байна. Цүлийн даачид мангасуудтай дулдаж байх ба цамхгийн ертөнцөд тоглогч гарч ирэх нь үргэлж цагийг нь тулгаж гарч ирдэг. Тийм учраас л аврагч шиг л намайг авраач. Тоглогчид яг төхөөрөмжтэй цагт гарч ирдэг. Энэ нь тэднийг илүү домгийн мэт харагдуулахад тусалдаг. Юусон мангасууд руу мөсөн хил дээрээ дайран сүлбэн алах ба би энд байна. Та магадгүй өнөх. Та нар намайг юу гэж ч дуудсан болно. Хүүх. Гэрлийн бурхан биднийг өршөөж. Гэрлийн хувраг бидэнтэй хамт байна. Гэрлийн бурхан биднийг хивээжээ. Гэрлийн бурхан гинэ. Надад энэ талаар сайхан мэдрэмж төрөхгүй байх чинь. Энд мангасуудаас өөр аюул занал хийл байгаа гэж үү? Энэ бол Тэнгэрийн хаант улсын газар нутаг. Хайр шүтлэгтнүүд халдан довтлно гэж санаа зовнох хэрэггүй. Бидний зөрөх газарч ойртож байна. Очоод хамгийн ихтэй 3 өдөр шаардна. Бидэнд хангалттай хоол хүнс ус байгаа. 3 өдөр. Төрч болох нь амардаг байжтэй гэдгийг би мэдэж байсан юм аа. Зүгээр сэтгэлийн хөрлөөр шууд тийшээ хүрээд ирдэг нь буруудлаа шүү. Гэрлийн оврог та зүгээр үү? Санаа зовлтгүй дээ. Одоо тайван унтаж амарч болно. Намайг энд байгаа цагт тэр мангасууд аль хэдийн үхсэнтэй ялгаагүй гэж мэд. За ингээд бичлэг маань таалагдсан бол та бүхэн лайк болон subscribe дараад манаас өгт нэгдээрэй. Ингээд дараагийнхын бичлэгээр уулзах хүртэл төр баяртай. Та бүхэнд эрүүл энхийг хүсье.